улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 16 аймагт хамтын оролцоотой эрүүл мэндийн үйлчилгээ дэд хөтөлбөр хэрэгжсэний нэгэнд хөвсгөл. Хөвсгөлийн хөгжил дэвшилт төрийн бус байгууллага Монлайланг, Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр энэхүү төслийг тус аймагт 8 сарын хугацаанд хэрэгжүүлж дуслаа. Хамтын оролцоотой эрүүл мэндийн үйлчилгээ төсөл нь иргэний нийгмийн байгууллагын зүгээс төр захиргааны байгууллагад хариуцлага тооцоох чадварыг нэмэгдүүлэн мэдээллийн нээлттэй байдал болон оролцооны механизмын үр нөлөөтэй тогтвортой ажиллагааг сайжруулах замаар төрийн захиргааны төв мөн орон нутгийн захиргааны байгууллагын нөөцийн удирдлагыг илүү тод хариуцлагатай үр нөлөөтэй болгох гэж зорилгоо тодорхойлон үндсэн 4 зорилт дэвшүүлж үр дүнд хүрэн ажилласан байна. Энэ хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн эмч нарын цаг ашиглалтыг сайжруулах, үйлчлүүлэгчдийн эмчит үзүүлэх хүлээлгэлийн цагийг бууруулах, эрүүл мэндийн байгууллагын шатлал хоорондын үйлчлүүлэг шилжүүлэх тогтолцоог сайжруулах, мөрөн сумын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээний талаар мэдээлэл хүргэх, тусламж үйлчилгээний талаар дуугүй мэдээлэл бэлтгэх, байршуулах зэрэг ажлыг зохион байгуулсан нь нүдээ олсон ажлын нэг болж чадсан байна. Тэргуун туршлага болж чадсан эрүүл мэндийн салбарыг иргэдтэй эерэг хандлага харилцаа, зөв мэдээллээр хангасан хамтын оролцоотой эрүүл мэндийн үйлчилгээ төсөл өнөө жил их хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээ нэртэйгээр их хүүхдийн эссэн мэнд боожох, эрүүл мэндийг сайжруулах зорилгын дор үргэлжлэн хэрэгжинэ. Өмнөх төслийн үр дүн хөвсгөлийн хөрсөнд сууж, чимээ өгч, эрүүл мэндийн салбарт тодорхой ахиц авчирсан бол энэ удаагийн төсөлч мөн үр шимээ өгч, хөвсгөлийн хөрснөөс хөгжлөөд соёолох нь гарцаагүй үзье.